CSM залуусаа юу яцгаана шинэ хэмжлэгээр уулздаг таатай байна. Тэгээд өнөөдөр бичлэгээр хэдүүлээ юу ярилцах вэ гэх юм бол accumulation, manipulation, distribution гурван үе шатны талаар ярилцсан. Энэ гурав хоорондоо ямар холбоо амралтай юм бэ? За энийг юу нэрэлж чишээ session дээр яг яаж хуваарлаж ярьдаг вэ те? Сонирхолтой зүйлсийг ярилцуулна. Окей. Тэгээд ер нь энэ гурав яг юу юм? Ямар холбоо амралтай юм? Ямар session-үүд дээр явагдах боломжтой байдаг юм? Энэс болж яагаад арилжаач алддаг юм гэдэг эдгээр төрлийн асуултанд ер нь өнөөдөр хариулт өгөх гэж оролдоно гэсэн. Окей. За тэгэхээр accumulation, manipulation, distribution гэж. За эхнийхийг нь болохоор ингээ биччихье. Хоёр дахь нь болохоор manipulation учраас мэдээж man гэж биччихье. Гурав дахь нь болохоор distribution буюу dis гэж биччихье. Ер нь бол яг үндсэн бичиглэл нь яаж явдаг вэ гэх юм бол бас хэрэгтэй гэж магадгүй те. Accumulation, manipulation, distribution. За үндсэн нэршлүүд нь бол эдгээр шүү. Accumulation, manipulation, distribution. Тэгээд би бол товчлоод ag, man, dis гэх гурав тавьчлаа. Тэгээд ер нь бол энэ гурав маань яаж явагддаг вэ? Ер нь энэ гурав маань бол байнгын ингээд тасралтгүй үргэлжилж идэг цикл гэсэн үг. Яг нэг нь дуусаад нөгөөх нь эхлээд, нөгөөх нь дуусаад нэг нь эхлээд ингээд өдөр болгон, сар жил болгон тэ үргэлжилж идэг цикл. За accumulation гэдэг циклээс manipulation руу шилжээд manipulation-ээс яг distribution болоод distribution-ээс буцаад accumulation болоод эхнээсээ эхлээд ингээд явдаг байгаа. За тэгэхээр энэ цикл яагаад үүсдэг юм бэ? За энэ цикл ер нь яаж харагддаг юм бэ гэдгийг хэдүүл эхлээд харъя. За accumulation яаж харагддаг вэ гэх юм бол accumulation гэдэг цикл бол ерөөсөө яг нэг иймэрхүү байдалтай харагддаг. За хэрвээ та нар таньж байгаа юм бол энэ бол яг мэдээж хэрэглэлтийн хөдөлгөөн байгаа. Manipulation болохоор яаж харагддаг вэ гэх юм бол ингэж харагддаг. Distribution яаж харагддаг вэ гэвэл ингэж харагддаг. Окей. За энэ бол тэгэхээр accumulation, manipulation, distribution гэдэг гурван чиглэл байх нь шүү дээ, тийм. За энэ бол accumulation, энэ бол manipulation. За яг энэ хэсэг бол тэгээд энэ хэсэг бол distribution гэсэн. Окей. Тэгэхээр энэ бол гэхдээ downtrend-ийн жишээн дээр шүү. За uptrend-ийн жишээн дээр бол эсэргээрээ хөрвүүлээ тавьсан юм шиг байна шүү дээ, тийм. Окей. Тэгээд uptrend-ийн жишээг нь яг дээр нь зурчих өрсгөө бол за энэ бол accumulation. За тэгээд мэдээж яг manipulation, тэгээд distribution гэж ийм гурван хөдөлгөөн байгаа. Accumulation. За энэ бол мэдээж manipulation, тэгээд distribution гэж, тийм ээ. За uptrend-ээс эхлээд тайлбарлаа явчих. Accumulation гэдэг хэсэг бол ер нь ямар ч юм бэ гэх юм бол хурааж ингэж хоримтлуулах гэсэн утгатай шүү дээ, тийм. Тэр хэсэг дээр яг юу хийдэг вэ гэх юм бол үндсэн нэг том институтнууд, hedge fund-ууд, нөгөө том банкуд маань, тийм, том оролцогчид маань өөрсдийнхөө захиалгыг order fill хийх ёстой гэж би өмнөх хичээл дээр хэлсэн, тийм. Тэр order fill хийхин тулд бол яах вэ гэхээр шууд тэр захиалгаа оруулж ирээд order fill хийх ямар ч боломжгүй байдаг буюу зах зээл дээр тэр захиалгыг нь fill хийгээд тэр захиалгыг нь юу гэдгийг дүүргээд тэр захиалгыг нь биелүүлээд өгөх тийм хэмжээний захиалга бэлэн байж идэггүй. Тийм учраас тэр хэмжээний захиалгыг биелүүлэх хэмжээний тэр захиалгуудыг үүсгэхийн тулд accumulation phase-ийг хийдэг, тийм. За accumulation гэдэг хэсэг бол ерөөсөө яаж байгаа вэ гэх юм бол асар их хэмжээний liquidity-г цуглуулж байгаа үйл явц гэж ойлгож болно гэсэн. Асар их хэмжээний liquidity-г. Энэ liquidity-г яах гэж цуглуулж байгаа юм бэ гэх юм бол өөрсдийнхөө нөгөө том оролцогчид маань өөрсдийнхөө захиалгыг биелүүлэхийн тулд цуглуулж байгаа. Тэр өөрсдийнхөө захиалгыг биелүүлэхийн тулд тэднэрт асар их хэмжээний тэр захиалгыг биелүүлэх хэмжээний эсрэг талын захиалга хэрэгтэй. Тэд нар хэвээ сейлдэх гэж байгаа бол buy захиалга хэрэгтэй, buy-дах гэж байгаа бол sell захиалгууд хэрэгтэй, тийм. Тэр захиалгуудыг энд бүрдүүлдэг. Accumulation үеийг ингээд ажиглах юм бол ерөнхийдөө ингээд зүгээр хажуу тишээ юм хэрсэн хөдөлгөөн байгаа. Энэ хажуу тишээ хэрсэн хөдөлгөөн дээр яадаг вэ гэх юм бол асар их хэмжээний pending ордерууд, асар их хэмжээний шинэ юу гэдгийг ордерууд орж ирээд эсэлүүдэд тавьдаг ч юм уу, тийм. Pending ордерууд бол ялангуяа асар их хэмжээгээр цугладаг. За энэ мөчт нь яг буцаагаад яг энэ ордерууд нь бэлэн болоод буцаад яг энэ өөрсдийнх нь нөгөө том хэмжээний захиалгыг биелүүлэх хэмжээний ордерууд бүтээд ирэнгүүт нь manipulation phase эхэлнэ. Manipulation үед болохоор яадаг вэ гэх юм бол яг тухайн өөрсдийнхөө ордерыг бүр их хэмжээгээр цуглуулахын тулд бүр их хэмжээний ордер бий болгохын тулд өөрсдийнхөө тэр захиалгыг биелүүлэх хэмжээний ордеруудыг бий болгохын тулд хүмүүсийн FOMO-г ашигладаг. Хүмүүсийн FOMO, айц, тэр зүйлсийг ашиглаад нэг баг зэргийн эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг хийдэг. Өөрсдийнхөө хүсэж байгаа чиглэлээс эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг. За жишээ нь өөрсдөө бол баядах чалаа гэж бодоход сэл чиглэлийн хөдөлгөөнийг үүсгэдэг гэсэн. Инхээр гэхээр асар их хэмжээний хүмүүс дагаад сэлдэж эхэлнэ. Асар их хэмжээний хүмүүс дагаад сэлдэж эхэлнэ. Асар их хэмжээний stop loss-ыг цугларна. Асар их хэмжээний buy pending order цуглардаг. За энэ мөчт нь энэ цугларж байгаа энэ liquidity-г авах хөдөлгөөнийг буюу өөрсдийнхөө ордерыг
одоо фил хийх хэмжээний тийм их хэмжээний одоо захиалгуудыг цуглуулсан тэр хэсгээ бүгдийг нь дээш нь хамж аваад яваад өгдөг. Энэ хэсгийг нь юу гэдэг вэ? Distribution. Тэгэхээр accumulation, manipulation, distribution гэдэг гурвыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө accumulation нь бол liquidity цуглуулж байгаа. Manipulation нь бол liquidity бүр их хэмжээгээр ихсгэж одоо гаргаж ирж байгаа. Тэгээд distribution нь болохоор тэр бүх liquidity бүгдийг нь хамаад яг үндсэн чиглэлээр барьж байгаа. Тэр нь бол accumulation хэсэг дээр цугларсан байгаа liquidity хангалтгүй бол manipulation хэсэг дээр бас дахиад давхар liquidity цугларж байгаа. Тэгээ manipulation-аар дамжуулаад бүр их хэмжээний liquidity босгож байгаа. Тэгэнгүүтээ distribution-аар дамжуулаад өөртөөхөө яг үндсэн чиглэлийг авч байгаа гэсэн. За тэгэхээр үндсэндээ бол яг аптрендийг явуулахын тулд бол accumulation үүсгээд manipulation-ыг доош чиглэлд үүсгэж асар хэмжээний selling volume-ыг бүрдүүлээд тэр асар хэмжээний selling volume-уудыг stop loss-ыг буцааж авч buying volume одоо buying order fill хийгээд тэгээд distribution хийснээрээ үндсийн чиглэлээ бариад өөрсдийнхөө захиалгыг одоо дүүргээд тэгээд өөрсдийнхөө үсч байгаа чиглэлд явуулна гэсэн. Нөгөө талаас болохоор down trend гоо тий. Down trend дээр бол одоо яг accumulation phase-ийг бүрдүүлээд асар хэмжээний volume-ыг бүрдүүлсэн байж байгаа. Manipulation хэсгийг бүрдүүлээд FOMO болон айдсаар нь дамжуулж асар хэмжээний liquidity-г бас бүрдүүлээд тэр liquidity-г бүгдийг нь хурааж аваад өөрсдийнхөө захиалгыг дүүргээд үндсэн чиглэл буюу доош чиглэлийг үргэлжлүүлдэг байгаа. Окей. Тэгэхээр энд ерөөсөө яаж ин томжуул өөртөө захиалгыг дүүрэх үйл явцал яваад гэсэн. Accumulation, manipulation хоёроор дамжуулж захиалгууд бий болгоод тэр бүх захиалгуудаараа өөрсдийнхөө захиалгыг дүүргээд distribution хэсэг рүү явж гинэ гэсэн үг байхгүй. Окей. Тэгвэл энэ accumulation, manipulation, distribution 3 phase гэж яриад байгаа. Энэ 3 нь өөрөө яг session-тэй яаж уягдаж явдаг юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Ер нь ихэнх ярилцагчид бол энэ талаар их ярьдаг. За accumulation хэсэг бол Аз дээр явагддаг гэж ярьдаг. За accumulation хэсэг бол ерөөхдөө Азийн season дээр явагддаг учраас Аз бол ийм хөдөлгөөн багтай удаан хэрэлт ихтэй байдаг гэж ярьдаг. За тэгээд Лондонгийн season дээр мэдээж manipulation явагдах нь шүү дээ. Лондонгийн season дээр manipulation явагддаг. За энийг зүгээр ингээд Лондон гэж бичиж Лондонгийн season дээр manipulation явагдаад яг аль нэг тийшээ юм fake breakout-уудыг үүснэ. За тэгээд дээрээс нь худлаа трендүүдийг үүснэ, худлаа тренд reversal-ууд үүснэ, тэ худлаа чөөчүүд үүснэ, интернал бүтцүүд худлаа эргэнж гэдэг юм. Ийм зүйлс болж байгаад тэгээд Нью-Йорк дээр үндсэн чиглэл буюу distribution хэсэг эхэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр Аз, Лондон, Нью-Йорк 3 дээр accumulation, manipulation, distribution 3 явагддаг гэж үздэг. Гэхдээ энэ нь заримдаа өөр байж болно. Яг нь энийг бол ингээд ихэнх хүмүүс яг ингээд ингэдэг гэж 100% ярьдаг ч гэсэн энэ бол 100% биш. Яагаад вэ гэвэл Аз дээр бол ихэвчлэн accumulation явагдахыг явагддаг. Гэхдээ manipulation, distribution-ийн хувьд бол Лондон, Нью-Йорк хоёулаа солигдох ч үе байгаа. Хоёулаа яг энэ байрлалаар явах ч үе байгаа. Тэ аль нь ч хийж болно. Лондон ч manipulation хийж магадгүй, Нью-Йорк ч manipulation хийж магадгүй. Лондон ч одоо distribution хийж магадгүй, Нью-Йорк ч distribution хийж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд гэж байна. Ихэнх тохиолдолд Нью-Йорк distribution хийдэг, Лондон manipulation хийдэг гэж үздэг. Окей. Тийм учраас Лондон дээр хийгдэж байгаа арилжаануудын ихэнх нь амжилтгүй болох магадлалтай байдаг байна шүү дээ. Лондон дээр бол fake breakout-уудыг үүсэж байгаа, fake church-уудыг үүсэж байгаа, fake reversal хөлбөмбөгийг үүсэж байгаа, fake out-ууд үүсэж байгаа, тийм fake break-ууд үүсэж байгаа, fake bounce-ууд үүсэж байгаа. Бүх төрлийн fake хөдөлгөөнүүд Лондон дээр үүсэж бүрэн боломжтой байдаг. Нью-Йорк дээр үндсэн чиглэлийн хөдөлгөөнийг авах боломжтой байдаг учраас ихэнх арилжаачид Нью-Йорк дээр арилжахыг илүүтэйгээр зорддог. За тэгээд нөгөө төгөр бол одоо ихэнх арилжаач бас Нью-Йоркийг сонгодог шалтгаан нь юу гэх юм бол Нью-Йорк бол мэдээж асар их хэмжээний volume-ыг авчирдаг, асар их хэмжээний том тоглогчид орж ирдэг, volatility энд хамгийн өндөр байгаа. Тэ бүх юм энд хамгийн өндөр байгаа. Тэгэнгүүт бас нөгөө талаас Лондон, Нью-Йорк хоёрыг зэрэг арилжиж яснаас Лондон дээр арилжах нь хамаагүй илүү үр дүнг авчирдаг. Win rate-ийн хувьд тэ тэгэнгүүтлээ одоо юу гэдэг юм profit factor-ийн хувьд ч гэдэг юм уу. Яагаад гэх юм бол илүү цөөхөн бөгөөд илүү ашигтай. Илүү цөөхөн, илүү ашигтай арилжаануудыг хийх боломжтой. Тэгээд энэ илүү цөөхөн арилжаанууд дундаас илүү цөөхөн алдагдлыг хүлээх боломжтой байдаг учраас win rate, profit factor аль аль нь өндөр гарч ирдэг. Тийм учраас сэтгэл зүйд илүү тайван, laser focus өгөх боломжтой. За тэгээд win rate өсөх боломжтой, profit factor өсөх боломжтой гэдэг утгаар нь ихэнх арилжаачид зөвхөн Нью-Йорк дээр арилжахыг илүү үздэг. За тэгээд миний хувьд бол одоо яг энэ жилээс эхлүүлээд Нью-Йоркийн off-ноос эхлүүлээд Нью-Йорк, Лондонгийн overlap дуусах хүртэл 2-3 цагийг л харж байгаа. Энэ бол асар гоё үр дүнг авчирна гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгээ энэ бол аюул чухал апдейт байгаа. Яагаад гэх юм бол миний хувьд бол өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд ерөөсөв бүрэн ингээд юу гэдгийг гал мэдрэмжээр гэх юм уу те. Тэр Лондон, Нью-Йорк хоёрыг бол хоёуланг нь Лондонгийн pre-London-оос эхлүүлээд бүр Лондон нээггүй байх ихний 2 цагаас эхлүүлээд pre-London-оос эхлүүлээд Лондон, Нью-Йоркийн overlap дуустал маш олон цагийг хардаг байсан.
Ингэснээр дамжуулж би өөрийгөө илүү хэмжээ завгүй байлгаж, илүү хэмжээний юм сурч, илүү хэмжээнд алдаж онж өөрийнхөө сэтгэл зүйтэй дайдаж ингэж ирсэн байгаа. За тэгээ энэ зүйлсээ одоо энэ жил үрид өндөрлөөд энэ жилээс яг лазер фокус өгөөд яг арилжааныхаа одоо зөвхөн цөөхөн арилжааг чанартаагаар хийх гэдэг дээр анхаарах буюу миний хувьд бол өөрийнхөө стратегийг өөрийнхөө одоо сэтгэл зүг бэлэн болсон гэж үзэж байгаа учраас би Нью-Йорк дээр одоо тайван яг амралтын байдалтай арилжаад явахд асуудал байхгүй гэж үзсэн байгаа. Гэхдээ мэдээж анх арилжаа эхэлж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн энэ нь зүгээр Нью-Йорк дээр арилжаад явсан. Яагаад вэ гэх юм бол Лондон, Нью-Йорк хоёрын ачаал маш өндөр байдаг. Энэс болж стресс маш их нэмэгддэг. За тэгээд дээрээс нь маш олон тооны арилжаа хийдэг, win rate багтаа байдаг. Тэгээд хичээвэл profit factor өндөртэй байх боломжтой. Хэрвээ олон арилжаа нийслээд юм уу одоо юу гэдэг нь лазер фокус өгч чадахгүй бол win rate болон profit factor асар хурдан унах боломжтой байдаг. Гэх мэтчлэн ер нь бол сэтгэл зүйн их дарамтыг өгдөг. Яг өөрийгөө сорий, өөрийнхөө сэтгэл зүйг хатуужуулъя, өөрөө илүү хэмжээгээр одоо стратеги туршия гэсэн сонирхолтой байгаа, илүү хэмжээний чөлөөтэй цагтаа байгаа тохиол Лондон, Нью-Йорк хоёрыг зэрэг арилж болно. Гэхдээ стил илүү ашигтай, илүү стресс багтай бай гэх юм бол Нью-Йоркийг санал болгоо. Окей. Тэгэхээр Нью-Йоркийн тэр Лондонтой оверлап хийж байгаа Нью-Йоркийн офнаас эхлээд оверлап дуусах хүртэл 2-3 цаг бол ийм бэст. Тэгээд тэрийг ч гэсэн яг энэ дээр ч гэсэн харж байгаа хот accumulation, manipulation, distribution хэсэг дээр ч гэсэн харж байгаа гэж бодож байна. Өдрийн ихэнх хугацаанд буюу одоо Аз, Лондон хоёр дээр бол fake хөдөлгөөнд явж байгаад Нью-Йорк дээр бол хүнсэн чиглэлийг авч байгаа учраас Нью-Йорк бол илүү амар байдаг. За ийм байна задаасаа тэгээд accumulation, manipulation, distribution гэдэг гурван маань бол ерөөд accumulation дээр liquidity цуглуулад manipulation дээр liquidity-ийн хэмжээг нэмээд тэгээд order fill-ийн хэмжээний liquidity цуглуулгуулаад Нью-Йорк дээр яг distribution хийж нөгөө liquidity-г аваад өөрсдийнхөө одоо нөгөө үндсэн чиглэлийг бариад өөрсдийнхөө үндсэн ордерыг fill хийгээд үндсэн чиглэлээ бариад хөдөлж эхэлдэг гэсэн үг. Тэрийг нь дагаж маркет одоо яг унж юм өсч эхэлдэг байна шүү дээ. За ийм залуусаа энэ accumulation, manipulation, distribution гэдэг гурван нь ямар учиртай юм, хоорондоо ямар холбоо хамралтай юм гэдэг зүйлийг тайлбарлах гэж оролдлоо. Тэгэнгүүтлээ Нью-Йоркийн яг энэ цаг дээр яагаад арилжуул илүү ашигтай юм бэ, илүү боломжтой юм бэ гэдэг талаар тайлбарлах гэж бас оролдлоо. Өөрийнхөө туршлага дээр үндэслээд бас бэлцгаан зөвлөгөө өгөх гэж орлоо. Окей. За энэ байна. Тэгээ accumulation бол хураалт, manipulation бол мэдээж таныг manipulate хийж байгаа эсрэг чиглэл POMO одоо тэр айдсыг чинь ашиглаж байгаад оруулах. Тэгээд distribution бол мэдээж яг үндсэн чиглэлийг барих үед байх нэ. Окей. За тэгээд хэрэгтэй байсан бол энэ бичлэг танд хэрвээ үн цэн өгч чадсан бол лайк дараа subscribe хийгээрэй, комент үлдээгээрэй. Окей. Тийм байна. Тэгээ цааш таа бас тасрахгүйгээр ингээ гой бичлэгүүд оруулаад явах санаа байгаа. За тийм байна заасаа. Тэгээд бүгдээ навшилсан жишээ боловсруулаа. Баярлалаа. Баяртай удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд бай бай.